Бид нар хүүхдээ ханиад хүрмэгцэн антибиотик хийд үрхээр эм харшил гарвал тос дурхдаг. Гэхдээ энэ нь зөв шийдэл мөн үү гэвэл бас эргэлзээтэй. Тэрч бүхэл бага насны болон няраа хүүхдүүдэд маш их химийн орс найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэгддэг. Дональд Трампын засгийн газраас хиймэл амт өнг үнэр оруулагч нь анхаарал дутмагш хөвчин буюу ADHD-ийн суурь болж байгаа гэж үзэж 2026 оноос хоримлох шийдвэр гаргахаар төлөвлөсөн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2022 онд хийсэн системчилсэн 50 судалгаагаар пробиотик хэрэглэсэн хүүхдүүдийн жин өсөлт нь эерэг нөлөө үзүүлсэн байна. Bifidobacterium infantis, Bifidobacterium bifidum, Lactobacillus helveticus зэрэг омгуудыг агуулсан пробиотик хэрэглэсэн няраа хүүхдүүдийн дархлааны тогтолцоо сайжирч, хоол боловсруулах үйл ажиллагаа эрүүлсэн болохыг тогтоосон. Эдгээр омгууд нь BioStime Probiotics дотор агуулгдсан байдаг учраас шинж тэмдэг дарахаас илүүтэй суурь шалтгааныг шийдэж чаддаг. BioStime хүүхдийн сүрч мөн адил Bifidobacterium infantis агуулгаараа онцлогтой. BioStime Probiotics нь генийн өөрчлөлтгүй, муухай амтгүй, хиймэл амт өнг үнэр оруулагч ашиглаагүй, хадгалагч бодис болон химийн орс найрлагагүй. 48 цагийн дотор түүхийн эдийг эцсийн бүтээгдэхүүн болгодог гэдгээрээ алдартай. Евромониторингийн судалгаагаар дэлхийн номер 1 пробиотик гэж томьёолсон байдаг. Ийм учраас хамгийн эрсдэлгүй гэдэг сонголтоор дэлхийд борлуулалтаараа тэргүүлж байгаа. Дээрээс нь BioStime пробиотик нь улаан буудай, самар, өндөг, глютен зэрэг ирээдүйд харшил үүсгэж болзошгүй бүтээгдэхүүн агуулаагүй болохоор няраа бага насны хүүхдийн гидсэнд нэн таатай. Гидсний бичил биед хүүхдийн эрүүл мэндийн суурь. Учир нь хүүхдийн дархлааны 70% гидсэн төвлөрдөг төдийгүй гидс тайван байвал сэтгэл зүй доктортой байдаг. Эрүүл гидс стрессгүй хүүхдүүд байх нууц бидний юу хэрэглэж байгаагаас хамаатай байж болно. Хүүхдийн эрүүл мэнд тоглоом биш, эрсдэл гарахаас өмнө урьдчилан сэргийлж сурах нь эцэг эхчүүд бидний гол үүрэг. Евромониторын тогтоосон дэлхийн хамгийн өндөр борлуулалттай номер 1 эрсдэлгүй бүтээгдэхүүнийг сонгоцгооё.